Тэгээ залуучууд хөвчлэг хэд ч юм үрж जैन. Тэгээ нуруугаа амрах чинь. Тэгээ тэр өмнөх бичлэгэн дээр ирсэн тэр санаагаа дэлгэрүүлээд хэлэхэд одоо ингээд технологийн төвчлийг хөгжлөдөг зүйлийг би залуу хүн гэдэг утгаараач тэр зүгээр эсвэл урт наслуулдаг сүмийг төлөөлдөг хүн гэдэг утгаараач тэр гэхдээ ерөнхийдөө муу гэж боддог байхгүй. Ерөөсөө муу гэж боддог. Сайн л зүйл гэж боддог. Яг гэвэл материал хөгжил ингээд сайн байх чинь зүг бохгүй зүгээр бохгүй. Харин одоогийн яг проблем яг асуудал нь яг юундаа байгаа юм бэ гэхээр материалын хөгжил хичнээн ингээд хурдан байгаа дэлхийн нийтээс тэг ингээд илүү хавтгай болж байгаа ч гэсэн энэ хүний гэрэлгээ энэ оюун ухааны гэрэлгээ зүртгэл гэдэг зүйл нь гэрлэхүү харанхуу бүдүүлэх хэвээрээ байгаа учраас бид нар хоосрол гэдэг зүйл автцсан, муу мухаа гэдэг зүйл автцсан, говьлохоос цаашгүй ийм их тэр зүйл нь их байгаа учраас энэ зүгээр тэгж харагдаад байгаа. Гэхдээ бид нар одоо яг явандаа энэ хоцроод байгаа энэ зүртгэлийн хөгжил гэдэг зүйлээ, оюун ухааны хөгжил гэдэг зүйлээ яг гоёор нь ингээд авчраад тавьчих юм бол илүү бурханлагаар нь авчраад тавьчих юм бол технологийн хөгжил гэдэг зүйл ерөөсөө муухай зүйл биш ээ. Тэгээд урт настай байна гэхээр одоогийн урт наслуулдаг сүмийнхэн ч юм уу ерөөсөө технологийн дэвшлиг үүсгдэг биш. Гол нь аль нь төрүүлэх ёстой вэ гэдэг дээр ярьж байгаа байхгүй. Аль нь төрүүлэх ёстой вэ гэхээр уул нь бол одоо жоохон зүг болгочих юм бол ер нь бол энэ зүрхлийн хөгжил гэдэг зүйл нь мундаг байх хэрэг материалын хөгжил нь араас нь дагаал явчихна. Асуудал байхгүй. Энээрээс нь одоогийн хүмүүс хүндрэлтний хурдтай над шиг муу 20 хэдтэй нэг нусгаа бацсан тий. Болонд ярихаас илүүтэй ярьсан яриаг угаасаа ингээ хүлээхгүйгээр хурдтай явж байгаа байхгүй. Нэгдтэй дэлхийн хөгжил дэлхийн сүрэл ойртсон ингээ яриад байдаг үгүй хаа. Зүгээр л нэг гомдлохоос цаашгүй өгшин бацаануудын тэр харагдал тэг санагддаг гэж магадгүй. Тэрээс биш. Харин дэлхий их тав дахтай болж байна. Дэлхий их гоё болж байна. Харин одоо бид нарт яг ямар хүн хэрэгтэй байна вэ гэхээр жинхэнэ сайн хүн, жинхэнэ бурханлаг хүн, жинхэнэ гэрэлтгээ гэдэг хүмүүс л хэрэгтэй байна. Тэр хүмүүс нь хангалттай гарч ирээд ирэх юм бол бид нар одоо энэ хоосрол гэдэг зүйлээ болж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс яг юу хоёрыг хооронд холиод байна гэхээр энэ оюун ухааны холбоотой, сүнсэнд холбоотой зүйлийг махан биетэй холбож авах хооронд нь хольж ойлгоод байдаг шүү дээ. Одоо махан биеийн хуулийг сүнслэг хуультай хольж ойлгоод авахаар буруу төмөө гаргаж ирээд байдаг байхгүй. Тэгээд тэрнтэй адилхан одоо яг бид нар яг энэ сүнслэг хөгжил, материалын хөгжил хоёрын ялгаа тэгээд дэлхийн ертөнц гэдэг зүйлийн тухай олон зүйлийн тухай мэдэхгүй байгаа болохоор мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг дүгнэхээр л зүгээр энэ буруу дүгнэлтийг гаргаж ирээд байгаа. Тэгээд ялангуяа яг нэг буддийн шишний буруу гарууд яг юу яриад идэв бэ? Эсвэл баг христийн шинийхэн ч сайн юу яриад идэв бэ гэхээр дэлхий сөнөхстэй, дэлхий даацаас айтарсан. Тийм болохоор удахгүй ингээд гамшиг болно, галуу юулна. Тэгээ сайхан цаг ирнэ гэдэг. Эсвэл юу гэж яриад идэв бэ гэхээр ингээ ууланд яваад бид нар байгаль руугаа илүү ойрхон болоод одоогийн хүндрэлтэн баг дэлхийг сөнөх гэж байна гэж яриад идэг. Энэ яг зарим утгаараа үнэн. Гэхдээ та нар ямар бурхан юм уу? Та нар бүх хүмүүсийн зүрхлийг нэгтэлж чаддсан юм уу? Бүх энэ дэлхийн ертөнцийн тогтолцоо энэ хувь соёл бүх зүйлийг нэвтрэх ойлгосон юм уу? Үгүй шүү дээ. Тийм болохоор мэдэхгүй байхгүй юу? Мэдхгүй зүйлээ гэхдээ бид нар мэддэг юм шиг яриад байгаа болохоор одоогийн буруу дүгнэлтүүд ирсэн байж магадгүй. Ерөөсөн жоохон тайван байгаад сайн бодоод үзээрэй. Одоо ерөөсөө бид нар өөрсдөө л өөрчлөх хэрэгтэй байна. Тэрээс биш дэлхийн хөгжил үүслийн тухай тий мэдчихэж байгаа юм шиг ярих юм. Би бол бас зарим утгаар хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар ч зүйлсэн дэлхий тийм богиностай биш баг. Бурхан тийм сул дорой биш баг. Дээрс нь бид нар илүү гэрэлгээтэй болох хэрэгтэй л байгаа гэдгийг маш сайн мэдчихэв. Хайрхалт төвсөд баярлалаа.